Автомашиныг задлахгүй засах технологи Монголд орж ирсэн байгаа. Энэ талаар бас өөрийнхөө машин дээр одоо туршиж үзээд байгаа нэг ясна тий. Энэ хүнтэй би дуулцаад байна. Та эхлээд өөрийгөө танилцуулах уу? За намайг Болбаатар гэдэг. Ер нь 30-ны оройд би машинаа унж байгаа л тэгээд тавьсан. Тэгээ хоёронд гарч нэг салхинд гарах гадал гарсан чинь машин бичигнээд болдгоо. Тэгээд нэг хүнээр үзүүлээд сэвчээ болохгүй байна гэж сэвчээгээ солиулж үзүүлээд болдгоо. Бензин ноцоос нь болохгүй байна гэд бас үзлээ. Бензин ноцоос нь зүгээр байх юм аа. Тэгээд нэг найзаасаа зөвлөгөө авсан чинь манай найз энд ир гэж зөвлөөд. Тэгээ ирээд үйлчлэгээ хийлгэлээ. Надад бол үнэхээр сэтгэл ханамж бол маш өндөр байна. Машиныг задлахгүй засна гэдэг нь одоо таны одоо юу нэвдэрсэн байж? Минийх бол одоо тэгэл энэ борсонк бензиний одоо тэр бензин тэр дотор байсан тэр бохирдол борсонкнд нэг аваач бүглэрээд тэгсэн юм байлгүй. Тэгээд эрдээсээ пижигнэл эрдээсээ 1-2 дугаар араагараа яваад болохгүйсэн аахгүй. Тэгэл энэ дээрэл үйлчлэгийг нь хийлгээл нэг 25 км яваал. Тэр масланд холдог тэр шингэн их хүчтэй байна. Тэгээд тэр бензин дотор холдог тэр шингэн бас их хүчтэй байна. Тэгээд тэр хоёрыг хийгээд эндээс гараад нэг 2-3 км яваал. Тэгэл эрдээс яг өргөс авцсан юм шиг сонио. Би өөр гайхаад байна. Яг ингээд задлахгүйгээр ингээд засчдаг технологи орж ирсэнд маш их баяртай байна. Энэ хамт олонд бол цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсээд тэгээд иргэд энэ үйлчлүүлэгч бид нарыг одоо ийм гоё бүтээгдэхүүнээр авчирч үйлчилж ягаад маш их сэтгэл өндөр байна. Би бол үнэхээр их баярлж байна. Тийм манай жолооч нар одоо ингээд янз бүрийн засварын газар очоод нөгөө нэг таамаг онш гэдэг зүйлийг тавиад байгаа байхгүй. Би ямар сандаа таамаг оншаа чинь тэр 6 сэвчээгээ чинь 6 ялуунгийн гаргаж ирж задлаа. Тэгээд ингээд болдгоо. Тэгээ хаа байсан тэр хойтлын сандлыг сөхөж бензин ноцоос гаргаж ирж бас үзээд болдгоо. Тэгээд эрдээсээ ганцхан тэр ичди юм шиг шингэл миний машиныг хэмжилж байна. Харин тэгээд одоо бүр болохгүй бол одоо эдгээр шиг ингээ мотороо задлах байдал төрөл орох юм. Тэгж л орно шүү дээ. Тэгээд ямар шингээ юу хийлгсэн гэдэг та. Яг нэрийг нь бол ах нь бол мэдэхгүй байна. Улаан лаацтай гэдэг. Тэгээ улаан лаацтайг нь хийсэн. Тэгээд тэр мастер руу нэг 2 бас нэг тийм ногоон лаацтай юм хийсэн. За шинэ дос хийсний дараа нэг сар лаацтай. Тий, шинэ дос хийсний дараа тэр мотор докторжуулдаг гэдэг нэг шингэн хийсэн. Одоо бол эрдээс ямар сайнтай гулгаан дээр нэг урдных шигэ бодож хишгэлээр машин араас орчих гээд тийм болчиход шүү дээ. Машин хүчтэй болсон. Тийм хүчтэй болсон байна. Эрдээс хөлний үзүүрээр явж байна. Яг л урд нь ямар байсан тэр юм шиг. Тэрнээсээ ч дээрших болсон байна. Тэгээ энэ хамт олонд бол маш их баярлж байна. Тэгээ жолооч нар бол одоо ямар одоо доголдол ямар гэмтэл машинд үүсээд байгааг бол мэдгүй олон хүн байгаа шүү дээ. Тэр хүмүүст юу гэж хэлэх вэ? Тэр шинээр жолоо ирж байгаа. Би бол одоо 20 жил жолоо ирсэн. Энэ машиныг бол бас л өөр хэмжээндээ мэднэ л гэж үзэж ийсэн. Тэгэхэд бол худлаа л болсон юм байна. Шинжлэх ухаан бол хөгжсөн юм байна л гэж хэлмээр байна.